Эй, за юу яцхан үзэгчтэй Newsack in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаа да. Маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэндээ 7 хоног болгон хүрдэг Монголын хипхопын товчтой базаа мэдээлэл хүрэхэд бэлэн боллоо. Олон юм яриад явах шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Mrs M болон дуучин Замлин нартай холбогдож байгаа. За юу тач рэпер Mrs M-тэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол цаачин 2026 он гарсаар тун нам гүн байгаа. Гэхдээ гинжин болон Mrs M-ийн хар савих ба хайрын загталтай нэртэй энэ цомог нь бол ерөнхийдөө хийгдэд явж байгаа байх. За өнгөрөх 7 хоногт бол рэпер Mrs M-ийн нэр Замлин хэмээх нь уран бүтээлж авахгүйтэй бол нэлээд холбогдож сошиал дээгүүр бас нэлээд мэдээлэлүүд явсан. Тухайлх юм бол дараах сайт дээр дуучин Эжээ Замлин дуучин Mrs M-тэй хамтран дуу хийхэд санал тавихад сонирхолтой хариулт өгчээ. Өвөө би тантай одоохондоо дуу хийхгүй хэмээн хөвгөлтэй байдлаар хэлсэн ч дараа нь хамтарч магадгүй гэдгээ илэрхийлсэн байна. Түүний хэлснээр Mrs M Герман улсаас дөнгөж ирээд нэлээд ядарсан байсан бөгөөд энэ удаад амжихгүй болсон аж. Харин цаашдаа цаг хугацаа тааруулах хамтарч шинэ уран бүтээл хийх боломжтой гэдгээ дуулгажээ. Фэнүүд нь ч хоолойны өнгө гоё зохицох байсан хамтарсан дугаар бол хит болох байлаа хэмээн сэтгэлдээ үлдээж байна. За тэгэд нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан хэдүүлээ тэгэд дараах бичлэгийг үзцгээе. Би хин Тамиратай хамтарч дуу хийгээд гэсэн чи өвөө би тантай хамтарч дуу болохгүй гэсэн шүү дээ. Мэрсэн гэдэг л хин блэ. Мэрсэн бил. Их тул яах чинь Мэрсэн. Өө тэгээд тантай хамтарч дуу хийхгүй л гэсэн. Яг хөө тэгээд цаг хугацаа харуулах байлгүй. Тэгээд би уул найтайхан нэг шинээр ихлийгээд айгуугаа дуу зөхөөгөөд яасан. Тэгээд өөрөө дуугаа сонсч үзээгөө. Жоо сая Германаас аврах хурж ирэхдээ жоо ядарсан ирсэн юм шиг үлээ. Тэгээд ахаа энэ удаад дуулж чадахгүй л гэсэн. Яг дараагийн тоглолтын дээр ч юм уу дараагийн тоглолтын дараах юм дээр нь хамтарч магадгүй дуулж магадгүй л тий. Тэгээ би чинь ч өөрийгөө бас залуу гэж бодож чинь бас өвөө болсон бас хөвчлөөд яваад байгаа шиг байна. За тэгэд сошиал дээгүүр энэ бичлэг нэлээ явсан. Тэгээд Жензи бид нар бол ерөөсөө танихгүй юм билээ энэ Замлин хэмээх дуучныг. Жохон судлаад үзсэн чинь ахын хувьд бол сүнсгээд хамтлаг байдаг ч тий. Тэгээд сүнсгээд хамтлагийн дуучин хүн юм бэлээ. За нэг хэсэг 12 сард ахуйтай холбоотой бас нэг иймэрхүү бичлэг явуулсан юм аа. Ахын тоглолт авчлаа та хүрээд ирж би Мартин амин тоглолт юм. Тэгээ нөгөө төр за босод газар энэ одоо ингэ сайхан явж байгаа сайхан тоглоом урч гээд хоёр дууны хэдэн дөрөв хүүгээ ярьж байна. Тэр амин баг Монголд 200 мянга төгрөг. Нөгөө ковер дистахыг бодох юм бол. За би одоо ингэ жоохон зогтуулж байна да одоо жоохон ингэ хийж байгаа. Хүрээд ирэх сайхан яач хутунаас ичгүй гэнэ бодож идэв. Тэгээ машинаас хойдлын багажнаас ихтэй хуцаа шаваад яваад очлаа. Нэг хоёр үлдээсэн юм дата нэг бандаж бас боогийнх нь бүлдэн бас нэг ширж амжааг хоёр юм. Нэг амар тусчсан удаа замдын гэдэг юм уу гэх юм байна. Үгүй шааж. Маш уу залуудаа замдын тэр багийн ирэх хүн тэр багийн эзэгтэй тэгээд өстө өрөөд байдгүй шүү. 200 мянган дуудчихад гүлгүүнүүд маань арай хэлсэн байх үү гэж. За судалгаа хийж явж байхдаа анзаарсан зүйл нь ахуйгийн хувьд бол тэ угаасаа эртнээсээ алдартай дуучин байсан сүнсхийн хамтлагийн саяны бичлэгээс үдсэнчлэн ахуйгийн хувьд бол тэ сүүлийн 1 жил гарны хугацаанд аягүй тийм сэтгэл санааны дарамттай тэг энэ бүх дарамт шалтгаан нь бол эхнэрээсээ салсантай холбоотой юм байна. За ахуйгийн хувьд бол саяхан энэ зоноос гаргаад бүхэн өргөнд бол тоглолтоо хийсэн байна. За тэгээд хамгийн сонирхолтой хэсэг нь дуучин жаргал сайхан байдаг штэ тэ Монголын маш алдартай дуучин. За тэр хүний хүүхэд юм байна. За тэгээд comeback хийсэн энэ ирчээрээ дуучин Замлин ахын хувьд бол Mrs M санал тавьсан шин. За Mrs M-ийн хувьд бол тэ ээлдгээр татгалцсан хариу өгсөн байна. За тэгээд энэ 7 хоногт рэпер Mrs M болон дуучин Замлин нартай холбоотой иймэрхүү мэдээлэл сошиал дээр олонний анхаарлыг татлаа. MLB-д Newsack нэрээр 200 урамшууллаа. За дараагийн сэдв бол аялагчтай холбогдож байгаа. Тэгээд зарим нэгэн залуучууд угаасаа аялагчхыг мэдж байгаа да. Хөгжмийн продюсер, beatmaker тийм залуу байдаг. За ахуйгийн хувьд бол сүүлийн 3 жилийн хугацаанд бол Монголын хипхопод нэлээд идэвхтэй ажиллаж байгаа миний ажигласнаар. За түүний хувьд бол зарим нэгэн хипхоп сонирхдаг залуучууд угаасаа мэдж байгаа 3А төслийг бол хэрэгжүүлж исэн. Тэгээд тэр төслийнхөө хүрээнд эхний ажил нь бол өмнө жил Сонс гэдэг хөгжмийн фестивалыг бол Монголд зохиосон олон улсын. Тэрэн дээр бол та бүхэн мэдж байгаа үүрэн Монголоос уран бүтээлч рэперүүд маань ирсэн. За тэгээд дэлхийн хэмжээний од ирсэн гэдэг ч юм уу. За тэгээд бүр сайн таниулж өгөх юм бол Psycon болон Гинжинэр хамтдаа Joki Vite Jelly гэдэг дуу хийсэн штэ. За тэр дууг хийсэн үнэлгээ ойлгочихсан юм. За тэгээд үүнээс гадна цаадны хувьд бол энэ Өвөрн Монгол, Ар Монгол гэсэн хамтрлуудыг өмнө жил хийсэн. Энэ нь бол надад айгүй их таалагдсан. Үүнээс гадна цаадны хувьд Аялагч 21 гэдэг төсөл зохиогоо тэгээд Монголын 21 аймагт зориулсан 21 баримтат кино 21 дуу 168 хөгжмийн бүтээл төөрөх гэж байгаа юм байна. За тэгээд энэний гол зорилго нь болохоор орчин үеийн өв соёл онцлогийг орчин үеийн хөгжмөнтэй нэгтгэх зорилготой иймэрхүү гоё төсөл юм байна. Хөгжмийн зохиолч Аялагчийн хамгийн ойрын хийж байгаа ажил нь Аялагч World Music Journeys хэмээх ажлыг бол цаашин хийгээд эхэлсэн байгаа юм байна. За энэ нь болохоор айгүй гоё юм билээ. 9 өөр улсын уран бүтээлчтэй хамтраад за тэнгуүтээ улс болгоны онцлогийг шингээсэн за тийм хөгжмийн цомог хийж байгаа юм байна. За энийг айгүй зөв хийгээд айгүй гоё амжилттай явуулчих юм бол олон улсын хэмжээний хөгжмийн цомог
хамаг бол болох бүрэн боломжтой. За уран бүтээлч гэдэг нь ерөөсөө рэпер хэлээгүй шүү. За мань үний хувьд бол тэ өөртөө адилхан яг 9 өөр улсын хөгжмийн зохиолч, битмейкер, хөгжмийн продюсертай л хамтран ажиллана гэсэн үг. За эхний хамтрах хүн нь бол тодорхой болчихсон байгаа юм байна. За энэ нь бол Эквадор улсаас гаралтай. Тэгээд Герман улсад уран бүтээлээ туурвдаг дэлхийд аягүй алдартай Pamplot хөгжимчин Leo Rojas хэмээх энэ ах хүүтэй хамтрахаар болсон юм байна. За ямар хүнтэй хамтарч байгаа гэдэг YouTube хуудас руу ороод харсан чинь 3.9 сая дагагчтай. За тэгээд 460 сая, 399 сая гэдэг ч юм уу те. Угаасаа ойлгомжтой. Биднээсийн хүүхэд байхасаа сонссон нэг хөгжмийн аялал байдаг штэ. За энийг зохиосон хүн юм бэлээ. За тэгээд тун удахгүй аялагч болон Leo Rojas нарын хамтарсан хөгжмийн уран бүтээл клиптэйгээ цацагдахаар болсон энэ 100 гэхэд за энэ олон улсын хамтрал нь бол мэдээж аялагч World Music Journeys төслийн эхлэлийг тавьж Монголын хөгжмийн 90 үеийг дэлхийд зарлах онцгой үйл явдал болох юм аа. Тэгээд энийг айгүй гоё зөв хийгээрээ тэгээд айгүй гоё явуулаарай. Тэгээд аялагчийн хувьд бол угаасаа айгүй чанартай юм мэдэн тэгээд айгүй том амбицтай том зүйлийн төлөө зорддог. Ерөөсөө зүгээр суудаг юм ах хүү чинь би ч бас айгүй удаан хугацааны танил. За тэгээд биднээсийн нэг юм хэвшмэл ойлголт байдаг шүү дээ. Олон улс руу гарна гэвэл заавал нэг уран бүтээлчд гарна, заавал нэг рэпер гарна, заавал нэг дуучин гарна гэх мэт энэ ойлголтыг эвдэж Монголын хөгжмийн продюсерудаас ийм том бас амбицтай төслийг эхлүүлээд ингэж явж байгаа. Тэ аялагчтай болоод цааш тань ажилд нь томоос том амжилтыг хүсье. За тэгээд эхний хамтрах хүн нь бол саяны ярьсанчлан Leo Rojas байгаа. За тэгэхээр үлдсэн 8 уран бүтээл ямар хуу хэмжээний уран бүтээлчтэй хамтрах нь бол ойлгомжтой байх. За тэгээд энэ 7 хоногт хөгжмийн продюсер, хөгжмийн зохиолч, аялагчтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол рэпер Flaтай холбогдож байна. За түүнтэй холбоотой энэ трендийг бол яа харахгүй, ярихгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн 2-3-7 хоногийн хугацаанд Монгол рэп хэмээх дууны тренд бол сошиал ертөнцид газар авсан. За энэ маш олон трендийн ачаар бол Монгол рэп мэдээж дууны хандлтанд бол маш эерэг нөлөө үзүүлсэн. Одоогийн байдлаар бараг 500 мянган хүртэл хандлт авсан байгаа юм байна. За рэпер Flaгийн хувьд бол тун удаан хугацаанд чимээгүй байж байгаад 2-3 клип цацсан. Тэгээд ямар ч байсан эргэн ирэлт нь амжилттай шүү. Одоо тэгээд энэ нэрчээрээ бас уран бүтээлүүдийн араас нь цацх байлгүй дээ. За тэгээд Flaгийн хувьд бол бас нэгэн сонирхолтой зүйл нь хинтэж биф хэлэхэд бэлэн, хинтэж дис хийлцэхэд бэлэн. За нэг иймэрхүү зүйлийг бол ярьж ирсэн. За тэгэхээр маньны хувьд бол ирэх хэдэн сар нь бол тун сонирхолтой байх нь ойлгомжтой. За тэгээд рэпер Flaтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол Монголын стадионы шоунуудтай холбогдож байгаа. Тэгээд энэ 100-ыг нээж Morning Star хамтлаг хамгийн анхны Монголын стадионы тоглолтыг хийлээ. За энэ тоглолтын хувьд бол Social Play Park дээр болсон. Тэгээд Morning Star хамтлагтай чүүж ярих уу сүүлийн 2 жилийн хугацаанд бол тэд яг prime time дээр байна. За дуучин Morning Star-ын хувьд бол эхлээд гарч иж байхдаа бид нарт дуучин ч юм уу, рэпер ч юм уу те иймэрхүү мэдрэмжийг өгдөг байсан бол за чин тэгээд яг өөрийнхөө ярьж төлөвлөж байснаар амьд хөгжмийн хамтлаг байгуулад за тэгээд яг Монголын эд үе дээр явж байгаа номер 1 амьд хөгжмийн хамтлаг болж чадсан байж тээ. Хийж марахгүй бах. За тэгээд 5 сарын 22-ны орой болсон тоглолтыг бол мэдээж Social Play Park дөрвөн хүмүүс үзсэн байлээ. Тэгээд тоглолтын торгон акшн тоглолтын хэсгээс та бүхэндээ үзүүлье.
Morning Star хамтлагийн тоглолтыг бол маш олон хүн очиж үзсэн. Гэхдээ ямар нэгэн асуудал бол ерөөсөө юу ч гараагүй. За энэ нь бол тухайн хамтлагийн сонсогчдын боловсролын түвшин болоод соёлын ялгааг нь бол айгүй их харуулж байгаа. За тэгээд үүнээс гадна Morning Star-ын залуучууд маань яасан ч гоё бие авч явдгийн, яасан ч гоё өнгөлөг энтэй ямар нэгэн асуудалч гарахгүй өөрсдөө. За тэгээд Монголын бие маш гоё авч явдаг, гоё харизмтай жинхэнэ суперстарууд болжээ. За тэгэд мэдээж гайхалтай сайхан тоглолтоор зуныг эхлүүлсэн Morning Star хамтлагтаа цаашдаа уран бүтээлд нь томоос том амжилтыг хүсье. За мэдээж энэ тоглолтын маргааш буюу 5 сарын 23-нд рэпер Тандрын Тэнгэрийн хэмээх тоглолт болсон. За рэпер Тандрын хувьд бол маст мэлийн хүлээлттэй байсан. Тэгээд цаадны хувьд маш олон уран бүтээлийг цаад тоглолтонд бол аягүй сайн бэлтгэжсэн. За мэдээж бэлтгэл ажил сайн байсны үр дүнд тоглолтын тайз болон дууралт ч байд юм уу те. За энэ бүх зүйл нь аягүй сайн болсон. Цаадны хувьд бол хамгийн гоё бас нэг таалагдж байгаа зүйл нь тайзан дээр дээлтэй гарч ирсэн. За энэ нь бол бас хамгийн гоё хэсэг нь тоглолтын. За тэгээд тоглолтын харуул хамгаалалт, нойлын асуудал гэдэг ч юм уу те. Энэ бүх зүйл бол Монголын стадионы шоунд нэх байха болоод удаж байна. Монголчууд ч тэгээд олон жил стадионы шоу зохиолоо, хүмүүс нь ч тэгээд ерөнхийдөө гайг үзээ сурчлаа да. За Тандрын хувьд бол сүүлд стадионы том шоу гэх юм бол 3 жилийн өмнө хийжсэн нэг л өдөр хэмээх тоглолтыг. За тэгээд өчигдөр болоод өнгөрсөн Тандрын Тэнгэрийн хэмээх тоглолтын хэсгээ самтдаа үзцгээе. Атгахын бол харцсан шонгор шиг хатан туулын уснаас нь ундаасан халуун цус Монгол хүмүүс сайн байна уу? Мөнх тэнгэрийн доо Монгол туурхтан сугалсан байна. Тэгээд одоо хэдийн хязгаараас хэдийн цаанаас бүгдээрээ биднийг зориод ирсэн Монгол үндэсний утсаараа гойсон. За гоёгүй ч гэсэн энэ үндэсний хэм маягтай тоглолтоо үнэлээд ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тоглолтын хувьд бол мэдээж сайхан болоод өнгөрсөн. Гэхдээ 30-аас 40 мянган хүн гэдэг бол no joke, маш олон хүн цугласан учраас ямар нэгэн асуудлууд үүссэн. За хэдүүлээ юутаач дараах бичлэгийг үзсгэе.
За үүдэн дээр яг яагаад ийм асуудал үүссэн талаар Б оргил туяа хэмээх эмэгтэй та нарын тэнгэрийн тоглолтын групп дээр ингэж бичсэн. Мөнгө төлөөд билет авсан ч QR-аараа орж болохгүй бугуйчаа авч орно гэд тоглолт эхэлчгээд байхад очрлуулж цаг гарын зогсоосон. Тэгснээ гинэт Shopee бугуйчаа дууссан гэх шалтгаанаар цаг гарын очрлсон хүмүүсийг буцаад таргээд тодорхой шалтгаан хэлээгүй тараасан. Тоглолт эхлээд 2 цаг гарын болж байхад ямар ч шийдэл байхгүй. Бас бугуйчаа авсан хүмүүс ч адилхан орж чадахгүй зах замбраагүй маш олон хүн зогссоор байсан. QR-аа үзүүлээд орж болохгүй юу гэж маш удаан асуусан. Манай асуудал биш, Shopee-гийн асуудал гэд хамгаалагч нар нь оруулахгүй байсаар эцэст нь хүмүүсийн төвчээр тасарч тоглолтоо дууслаа штэ мөнгөө төлсөн ормоор байна гэд дайрч эхлэн эмх замбраагүй байдал үүссэн. Маш олон хүн ухаан алдаж гэмтсэн. Shopee цэгийн ямар ч зохион байгуулалтгүй тооцоогүй хариуцлагагүй байлаа. За нэг иймэрхүү нийтлэлийг бол бичсэн байгаа. За Монголд болж байгаа бүхий л жижиг том шоуны плейтүүд бараг л бүгдээрээ Shopee цэгийн мэнээр зарагддаг. За ганцхан тэг гэдэж хэлэхгүй онлайн шоп гэдэг ч юм уу Shopee бол асар том байгууллага, асар том компани. За энэ эмэгтэйгийн үнэхээр бичсэнчлэн Shopee цэгийн мэн үүн дээр асуудал үүсгэсэн бол ямар нэгэн байдлаар тэр хүмүүсийн хохирлыг нь барагдуулж өгөх ёстой. За өөр нэг асуудал нь гэх юм бол энэ нэг орк залуугийн бичлэг явуулсан да. Хэдүүлээ үзцгээе. За энэ залуугийн хувьд бол бусдыгаа хүндлэхгүй нэгдүгээрт хоёрдугаарт бол төрийн албан хаагчийн тавьсан зөв шаардлагыг бол ерөөсөө хангаж чадахгүй байгааг харж шүү дээ. Олон нийтийн газар зөв сайхан соёлтой тоглолт үзэж чадахгүй бол яшиг иймэрхүү үйлдэлээ зүгээр л бүр хөдөөний мал дээр гаргадах үү. Гэхдээ 5 сарын 24 буюу өнөөдөр өглөө IC цэгийн мэндэр нэг иймэрхүү нийтлэл гарсан. Тэнгэрийн тоглолтын үеэр цагдаатай сөргөлдсөн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Артист Б үлзий учрал буюу Тандерзийн тэнгэрийн тоглолт өчигдөр 5 сарын 23-нд төв цэнгэлд хүрээлэнд болж өндөрлсөн. Тэгвэл тэнгэрийн тоглолтын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн зарим мэргэд нийгмийн хэв журам сахиулж байсан цагдаагийн албан хаагчтай сөргөлдсөн. Бусдын амар амгалан байдлыг алдагдуулсан тохиолдол гарсан. Тодорхойлбол олон нийтийн сүлжээнд хөрөн өнгийн Монгол дээл өмссөн нэг иргэн тоглолтын тайзнаа бага нь бололтой өндөр зүйлдер гарч түүний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буй цагдаагийн албан хаагч руу зүй бус уутлал гарган согтуурхаж байж болзошгүй дүрс бичлэг цацагдсан байдаг. Тэгвэл түүнийг цагдаагийн газраас бичлэг дээр хэрэг бүртгэлнээж шалгаж эхэлсэн байна. За нэг иймэрхүү нийтлэл цацагдсан байгаа. Тэгэд иймэрхүү этгээдүүд дээр хуулийн байгууллага айгүй хурдан ажиллаж арга хэмжээг нь авч байгаад бол маш их баяртай байна. За яг үүгээр далимдуулаад хэлэхэд одоогоос ердөө 6 хоногийн дараа рэпер Гинжингийн 5 сарын 30-нд 100-ийн Homecoming тоглолт болно. За мэдээж энэ тоглолт дээр нас бүрийн лиргэн ирэх нь ойлгомжтой. Гэхдээ зарим нэгэн жоохон хүүхдүүдэд анхааруулж хэлэхэд та хэд ямар нэгэн байдлаар нэг нэгнээ бүүл идэж нэг нэгнээ зодох юм бол тухайн үйлдэлийг чинь нотлох баримттайгаар бичлэг хийх. Аль эсвэл чамд зодуулсан, чамаас болж хохирсон хүн гомдол гаргах юм бол чи маш баян айлын аль эсвэл ямар нэгэн нэр нөлөөтэй айлын хүүхэд биш л бол цагдаа дээр сар ачигдана. Одоо 2026 он штэ юмныхаа наад цаатхыг мэдчихийж л дараагийн үйлдэлүүдээ хийгээрэй нөхдүүдээ. Тэгээд ийм сайхан насан дээр жоохон үйлдэлс болоод шоронд орчих юм бол маш харамсалтай үсттэй. За мэдээж тоглолт руугаа эргээд ороход нэг иймэрхүү асуудлуудыг эс тооцох юм бол рэпер Тандрын тоглолт үнэхээр тасархай болсон. Мэдээж энэ Тандраас шалтгааллахгүй зүйлүүд байгааг бол та бүхэн сая сонссон байх. Мэдээж төгсгөлд нь рэпер Тандрт баяр хүргэе. Тэгээд 3 жилийн хугацаанд ойрхон давтамжтай маш том 2 тоглолтыг амжилттай хийж чадлаа. Түүний цааштай уран бүтээлд нь томоос том амжилт хүсье. За мэдээж энэ тоглолтоос ердөө 7 хоногийн зайтай 5 сарын 30-нд рэпер Гинжингийн 100-ийн Homecoming тоглолт болно. За тоглолт болоход ердөө 6 хоног үлдсэн учраас тоглолтын бэлтгэл ажил бараг л бүрэн гүйцэд хангагдсан ойлгомжтой. Тоглолтын бэлтгэл дээр бол нэг удаа очисон. Тэгээд өдөр шөнөгүй бэлтгэлээ маш олон цагаар хийж байсан. Twerk Mongolia тэгээд өөр яасийсэнтэй баахан хүмүүс л бол тэр дунд байлээ. За үүнээс гадна рэпер Гинжингийн хувьд бол нэгэн одоо ноцтой гэх юм уу те анхаарал татах зүйлийг бол ярьсан. За рэпер гангааттай холбоотой бифтэй байж болзошгүй хэдүүлээ магадлалыг бол маш олон удаа ярьжсэн шүү дээ. За тэгээд үүн дээрээ одоо олон нийтэд тайлбарыг өгсөн гэх юм уу рэпер Гинжин. За хэдүүлээ дараах бичлэгийг үзцгээе. Тар гангагийн дуу өгөхгүй. Намайг тэр дуу тэр чигээр дийсэлж гин гэж угаасаа л
тийм байсан. Тэр нь би хариул өгсөн л лөө. Тэг яг өөрийнхөө дууныхаа дундуур яг тэр аяыг нь адилханаар дивсч тавьж байгаа. Адилхан яг флоуэр нь тэ татар гэдэг нь хатар чадгүй дандаа чэцэг галтар пистакуудын хантыг хатар барахгүй данар зөвлөлжл үг шийдсэн л юм тэгэхээр тэр дууны миний яг зорьсон зорилго бол яг хүн амтан болох биш би дуулсаар ирсэн миний одоо нэг гол жанжин шугамч юм уу те зүгээр л хөдөлмөрл мөнгө ол хаасл хий 24/7 зүтг гэдэг тэр юмар би ерөнхийдөө гаргасан гэхдээ дундуур нь мэдээж над руу хүн дийслэ дуу хийсэн юмч те зөвлөж бас тийшээ нүг шийдсэн тийм л юм баг. За энэ хоёрын хувьд бол сонсогчдын дунд урт хугацаанд ийм бифтэй байгаад байна уу гэсэн асуултын тэмдэг бол яваадсан. За үүн дээр нь бол рэпер Гинжин иймэрхүү тайлбарыг хийж гинэ гэдг нь ерөнхийдөө бол хүлийн зөвшөөрсөн маркийн сонсогдож байна. За өмнө нь бол тус хоёр рэпер маань ерөөсөн асуудлын талаар ингэж нээлттэй бол олон нийтэд ерөөсөө ярьж байгаагүй. Харин тус нэвтрүүлгийн хөтлөгчийн энэ асуултыг асуусанд бол айгүй их баярлалаа. За Gangbang Гангагийн хувьд бол ирэх хоногудад ямар нэгэн мэдээлэл өөрийнхөө сошиал дээр бичих нь яах нь ийх нь гэдэг нь бол угаасаа олон нийтийн анхаарлыг одоо шууд автоматар татаж эхэлж байна. За энэ хоёрын асуудлыг бол мэдээж цаг хугацаа бүгдийг нь харуулна. За үүнээс гадна 100-100 тоглолт дээр дайралцсан шоу болох гэж байгаа юм байна. Тэгээд ганцхан уран бүтээл дуулаад те ганцхан дуу дуулахгүйгээр юм entertainment дайралцсан хэмээх шоуг бата өөрөө хөтлөн зохион байгуулах юм байна. За энэ нь бол айгүй гоё сонирхолтой санагдаж байна. За үүнээс гадна 100-100 тоглолтоос зохион байгуулсан зарласан Оддын ирэлт гэдэг тэмцээн байсан. За энэ тэмцээнд бол 200 гаруй хипхоп сонирхогч залуучууд бол өөрсдийнхөө бичлэгийг ирүүлж оролцсон байна. За харин тус бичлэгүүдээс рэпер Гинжин 6 шилдэг оролцогчийг нь өөрөө сонгон шалгаруулж аваад тусаа сонгогдсон залуучуудыг 100-100 тоглолтын тайзан дээр гаргаад шууд лайв хэлбэрээр хооронд нь бааталтуулах юм байна. За тэгээд 6 оролцогчийн бүх зүйлийг бүх ур чадварыг нь харж байгаад рэпер Гинжин тайзан дээрээс бол Оддын ирэлт тэмцээний ялагчийг нь тодруулахаар болсон байна. За рэпер Гинжингийн дуу уран бүтээлд нь хайртай түүний фэнүүдэд зориулсан өөр нэгэн таата мэдээ байна. Merch Bar Emen болон Гинжинээр хамтраад альбан ёсны limited merch collection-ыг бол худалдаанд гаргасан байна. За энэ бол зүгээр захын нэгэн нин жанрын хийцэн мерч бол ерөөсөө биш. Рэпер Гинжингийн түүний уран бүтээл, дуу хөгжим, стрит калчер, хандлага гэд фэнүүдэд нь шууд мэдрэгдэх бүх энергийн шингэсэн. За ийм л олон зүйлийг агуулсан тийм л үнцэнтэй мерч байгаа. За энэ нь бол мэдээж түрүүний хэлсэнчлэн limited мерч. За энэ мерч дээр бол рэпер Гинжингийн бүр альбан ёсны гарынхын үсгэнд хүртэл зурагдсан. За хамгийн чухал нэг зүйл нь энэ merch collection зөвхөн 5 сарын 30-ныг дуустал худалдаалагдана. За 5 сарын 31 бол зарагдахгүй байх нь шүү дээ. За тэгээд hoodie, jersey, ski mask, podolk гэдэлтэй streetwear стайлыг бүрэн илэрхийлсэн мерчүүд гарсан байгаа учраас Гинжингийн фэнүүд болон Монголын street fashion сонирхдаг хүмүүс алдаж болохгүй коллекшн байгаа. За та бүхэн энэ мерчийг худалдаж авахыг хүсэх юм бол Shopee-ийн сайтаар зээлийн нөхцлөөр хуан төлөх боломжтой. За аль эсвэл Merch Bar Emen-ийн альбан ёсны Instagram хаяг руу DM бичээд хүргэлээд авах боломжтой. За ахин сануулж хэлэхэд тоон limited edition учраас дуусгаас өмнө амжиж аваарай залуусаа. Яг тэгээд дууссныхан дараа би авах гэсэн гэд Instagram-аар бас айгүй олон юм ярьдаг хүмүүс зөндөө байгаа шүү. За тэгээд 5 сарын 37-нд рэпер Гинжингийн тоглолтын тасалбарыг та бүхэн Shopee цэгийн болон Portal цэгийн CU болон GS25-ын Монгол дахь бүх салбараас худалдаа авах боломжтой. За тэгээд тоглолт болоход ердөө 6 хоног үлдсэн байна. Монголын New School-ийн Ильямагийнхаа тоглолтыг үзэхгүй бол одоо тэгээ алдсан үстэй. За энэ тоглолтоос ердөө 7 хоногийн дараа буюу 6 сарын 6-нд дуучин Сарантуягийн Хайрын бурхан хэмээх тоглолт стадионд болох бол за үүнээс бас 7 хоногийн дараа Вандиба амтлагийн 10 жилийн 6 сарын 13-нд Social Play Park дээр болно. За хамгийн сонирхолтой нь гэх юм бол тоглолтын тасалбар одоогийн байдлаар 95% нь sold out болчихсон гэж байна. Яг одоо хүртэл болсон аль эсвэл зарлагдсан байгаа тоглолтуудаас хэнийхэнч борлуулалт үдий түвшинд бол юм байгаагүй. За 6 сарын 13 хүртэл стадионы гадаа энэ янзаар болоод тасалбар борлуулагдахгүй бололтой. Тэм учраас та бүхэн цаа хоёрын тоглолтын пледийг яаралтай худалдаж аваарай. Shopee цэгийн болон Portal цэгийн GS болон CU-гийн бүх салбараар болоод тоглолтын тикет зарагдаж байгаа. За өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв Rap DJ-тэй холбогдож байгаа. За Rap DJ шоуны season 4 эхэлчихсэн. Тэгээд эхний 2 эпизод цацагдсан. Маш олон хүний анхаарлыг татаад тун гоё явж байна. За миний хувьд бол энэ шоуг бүр эпизод 1-ээс нь үзсэн. Тэгээд үзээгүй дугаар гэж байхгүй. Халгасалгүй байг бүгдийг нь үзэж байгаа. За season 4-ийн хувьд бол нэлээд үзээтэй байх шинжтэй. Тэгээд ялагчин шууд бас тэргээд хэлж чадахгүй нэлээд өрсөлдөөнтэй. За үүнээс гадна бол манай хуучин баатлерууд маань ихэнх нь level up хийж орж ирсэн байна лээ. Тэгээд шинэ оролцогчдын хувьд бас нэлээд сайн байсан шүү. За тухайлх юм бол шилдэг шинэ оролцогчдын хувьд Баян аав,
Баяра, Dazzler, Java хэмээх бол залуучууд байсан. За level up буюу өмнөхөөсөө илүү ур чадвар нь бүх талаараа сайжирсан баатлуудын хувьд бол Everest, Nobi, BGK, Zumbe, Sleepy, Sumya, Colin хэмээх бол баатлууд байсан. За season 4 дээр ялагч болох магадлалтай 5 баатлыг бол би бас жагсаасан байгаа. Chibrushka, Ganzo, BGK, Dazzler, Lastix. За би бол эдгээр 5 оролцогч төр бол favorite байна. За та бүхэн бас comment хэсэг дээр season 4-ийн ялагч байж болох 5 оролцогчийг нэрлээрэй. Тэгээд Reptive-ийн оролцогч баатлууд бол үнэхээр гоё үлээ. Бүгдээрээ аюулгүй гоё, эерэг, фаны, ур чадвартай байлээ. Харин зүгээр миний ажигласнараа зарим нэгэн баатлуудын маяг тэр эгонд эндсэн байлээ шүү. Одоо яасан ч гэж маяг нэгтэд яасан ч гэж эгэр хоод байгаа юм те. Цааш та бол энэ зүйл дээр аюулгүй их анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. За тэгээд ямар ч тач Black Squad, Reptive, Mabrant бүгдэнд нь бол Томас том амжилтыг хүсье. Монголд бол үнэхээр гоё зүйлийг хийж байгаа шүү. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Тэгээд нэлээд урт хугацааны базаа бичлэг болчихлоо. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дараагүй бол subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сак аут. Түр баштай үзэгчтэй.